Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Хорвоод мэдлээд 300-аадхан хонож байгаа хонгорхон хөөрхөн дүүнрээ маань оролцдог Манцутай тамирчин нэвтрүүлгийн маань нэгэн шин дугаар эхлэж байна. Уралдаж байгаа духууртай хүтэг, уйлж мөлхөө төрүүлж ирдэг, алгаа дашин тантгнан бүжгэлдэг, азийн мөмгөө амандаа хийдэг, хүн бүрийн хайрыг булаасан хөгжилтэй хөөрхөн дүүнэр маань амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд оролцож алдар хүндийнхээ анхны гарааг манай нэвтрүүлгээс эхэлдэг билээ. Бяцхан хөөрхөн дүүнэр маань тэмцээн уралдаанд оролцож ялагдаж байгаагаа хараахан мэдгүй ч гэлээ. Тэв дэлхийд нэрэн гаргасан тамирчид, дэнч хотойд л барилдах бүхчүүд, үзэгслэнгоо монголжингоо охид, үлэн дуран, үгэн цэцэн, олон алдартангууд маань эндээс л мэндэлж, эх орныхоо нэрийг дэлхийн давцан дуурсгаж, олимпийн тэнгэрт эх орныхоо төрийн нөлөөг ихшгэлүүлж, алтан соён бат албагаа мандуулах аврагалан тамирчид маань эндээс л түрэн гарч байгаа лээ. За ингээд амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд оролцож, алдар хүндийнхээ анхны гарааг манай нэвтрүүлгээс эхэлдэг Манцутай хөөрхөн тамирчидтай амжилтын дэдийг хүсэр өгөөд энэ удаагийн дугаараа эхлэж байна. Миний дуртай хүрээтэй яг аав надаа өглөөлгөө авч өгдөг. Харин би зэвсэгтэй очиод олон сайхан дуу шүлэг чийжилж ангидаа хамгийн мундаг нь байдаг. Харин аав маань ажилласаа дандаа уцарч ажилдаа дарагдаа нуулдаг байсан. Одоо харин хүрээтэй яаныг аав маань эзнэр энэ явдал эсэргээрээ болж хүрээтэй яан яг надаас илүү иддэг болсон юм да. Хамгийн шилдэг хүүхдийн тэжээл Фруто Няня. Алдрайхан хөөрхөн дүүнрийн маань амьдралынхаа анхны тэмцээн уралдаа автаралын уралдаанд эхэлдэг. За ингээд ихний тамирчдаас маань бусдыгаа авшиучлаад мөрөнгийн очир маань гараанаас гарлаа. Хамгийн сэргэлэн хамгийн цаваа хөөрхөн дүү маань өнөөдөр 11-ээс 26 хоногтой хөөртөн дуудаг нэрийг нь онсоо гэж хөөртөн дууддаг. Харсан бүхнээ авах гин, үдсэн бүхнээ өмхөх гин, цаваа дуутай сэргэлэн зантай, цогтой хэмэртэй бондгор хөвдөө. Зурагтын реклам үзэж дугаагаан гаргана, хөгжим сонсож хөөр болон бүжиглэн, төрөл бүрийн спорт загварын машин унаад бариад л давхих хоббитэй. Бантан каш Фруто Нянягийнхаа сог болон жүүсэнд нь маш их дуртай дүү маань аав ээжтэй ачлалтай эрдэмтэй номтой бизнесмен болохын хажуугаар спортын бүх төрөлд хүчээ үзэх болно гэн 15 секундэд ирлээ. Араас нь 2 дугаар байранд Отхон баярын төлгөө маань орж иж байна. 11 сар 6 хоногтой дөөдөө гэж хөөртөн дуудулдаг. Азийн мөмбөг сугуулсан азтай одтой хэмэртэй дөөдөө авхаачтай сэргэлэн аавын олон мамуунараас адтай одтой хэмэртэй дөөдөө. За уулан давирж урж тастаж уралдаж тавхаад угаа сэргэлэн дөөдөө маань унтагч завгүй хөдөлмөрчөө. Бантан дуртай дөөдөө маань тамирчин болох зорилготой гэн 24 секундэд ирлээ. 3 дугаар байранд маань үлзий мөнх овогтой Номер Эрдэнэ маань орж иж байна. Өнөөдөр 11 сар 4 хоногтой хөөртөн дуудаг нэрийг нь аав ээжийн бомбана гэж хөөртөн дуудулдаг. Бомбисан хөрхөн бомбана маань хөгжмийн аянд хөөр болон бүжиглээд хөг аялгуун нийлүүлэн дуулаад өвөө эмээтэйгээ утсаар яриад өөцхөн хөөрхөн дүү маань өрөмний өч шиг сахилгагүй. Ээжихээ исэн бантан буузан дээдээ мөнчиг дуртай гэн араас нь алим луунгийн нухшаа арааныхаа шүсийг асгаруулад залгилдаг гинэ. Ээжихээ мэрэгжлийг өвлсөн их орондоо нэртэй хүндтэй эмч хүсгээ болно гэд энэ удаа 25 секундэд орлоо. 4 дугаар байранд маань наран зөгтийн Жонон маань орж ирж байна. За ингээд Жонтон маань 10 сар 18 хоногтой Johnny гэж хөөртөн дуудулдаг. Жонон хүүгийн маань хобби хотгор газрыг холцортол ингэр газрыг илтлэн бүжиглээд дуулаад реклам үзээд гар утсаар яриад гангарч толдоод удирдлагаа булаацлаад сувг солиод сууж байдаг хоббитэй. Идэх дуртай олон бантан бууз жимсний нух шоколадын дуртай ирээдүйд ухаантай сайн хүү болж аав ээжийнхээ ачийг хариулна гэд 45 секундэд дөрвөллөө. 5 дугаар байранд маань Болдбаатарын Маргад маань орж иж байна. Маргад дүү маань 11 сар 8 хоногтой аав ээжийнхээ хайрын бурхан алагнуудтай хөөрхөн маргадаа уцаар ярина хувцаа угаана өөрийнхөө тоглоомнуудыг ийшин тийшин шидлээд тараагаад дуу аялан суух хоббитэй. Ээжхээс хийж өгсөн бүхий л гарын хоолн дуртай, тэр дундаа сүү тараг төмсний ногшин дуртай дүү маань их орондоо ард түмэндээ ачлалтай шудраг ёс хэв журмыг хөвшүүлсэн хуйлж болно гэн. За ингээд маргад охин маань 56 секундэд 5 дугаар байранд ороод ирлээ. 6 дугаар байранд маань мөнх Эрдэнэ овогтой мөнх инрэл маань орж ирж байна. Игдүүтэй хөрхөн мөнх инрэл маань энэ л өдөр 10 сар 21 хоногтой бондгор маашаа гэж
хөөртөн дуудулдаг. Машагийн маань хобби гэрийнхэн тавиур дээрхийг ийшин тийшин шидлээд эргүүлт зэгцлээд хураагаад салхинд гараад мөмө хөхөөд сууж байх хоббитэй. Өндөгтэй бантанд дахианы шүл, будаатай хураг, шарсан өндгөн дуртай дуу маань жүжигчин дуучин бүжигчин урлагийн од болно гэд 1 минутанд сургаалж байна. За 7 дугаар байранд маань мөнх сайхны мөнх бат маань орж иж байна. 9 сар 14 хоногт аав ээжийн сайхан зулзаг эмээ өвөгийн домбол зураа. Домбол зурын маань хобби хотгор газрыг холзортол, ингэр газрыг илтэл нэргэлдэгхэн тонгол зонхон бүжиглэх хоббитэй. Эдэх дуртай хоол нь бантан банан, жүүсэн дуртай ирээдүйд арт түмнээ амар амгалан жаргуулсан, ардын дундаа хүндлэгдсэн ачтай буянтай ерөнхийлөгч болно. Минут 2 секунданд ирж байна. За ингээд хамгийн сүүлд Дүлгөөний намуу маань орж иж байна. Намуу хүн маань өнөөдөр 8 сар 26 хоногт хөөртөн дуудаг нэрийг нь Намуука бондогроо. За альман хацартаа гэж хөөртөн дуудулдаг. Альман хацраа хонхоолгаад ангалзанхан инээн баясан ирж аваа. Игтүүтэй хөөрхөн дүүгийн маань хобби тоглоомоо амандаа зуугаад мөлхдөг, бөмбөгөөр тоглох юм уу бас өшгөлдөг. За нуугдад тоглоно, шүдээ угаах бас хоббитэй. Бантан, жимс, ногооны нууш. За бисүд жүрчин дуртай дуу маань ирээдүйд хөл бөмбөгийн ногоон дивжээг эзэгнэж хөх Монголынхаа нэрийг цуурайтуулсан мундаг сайхан хөл бөмбөгчин болно гэд хөөр баяр болсоор 3 минутанд ирлээ. Хөл хурдтай дөрөө чангатай 2 дугаар үеийн хөөрхөн тамирчдаас маань Батилгэрийн Мишель маань гараанаас гарлаа. 11 сар 12 хоногт хөөртөн дуудаг нэрийг нь Берпичко гэж хөөртөн дуудулдаг. Бондайсан бэндийсэн хөөрхөн Берпичко дуу маань заавал гарвал өөмүүлэн завсар гарвал бүжиглэж дуулах хоббитэй. Ээж хийж гсэн бүхий л гарын холон дуртай энэ дундаа зайдсанд бол бүр илүү их дуртай гэн дуулж бүжиглэх дуртай дуу маань балетчин урлагийг хослуулсан дуулж бүжиглсэн нэртэй од болно гэн. За ингээд дуулж бүжиглэж балетийн урлагийг хослуулсан дэлхийд нэртэй од болох дуу маань 20 секундд нэгэлж байгаа л 2 дугаар байранд маань Цэнд аюуши Мишель маань гараанаас гарлаа. Мишель дуу маань 10 сар 12 хоногт бондоолэ гэж хөөртөн дуудулдаг. За ингээд авхааштай сэргэлэн бондоолаа аав ээжийнхээ даллаж дуудснаар аанаал гараанаас гараад айхлан уйхлан гүйсээр ороод ирлээ. 2 дугаар байранд юм майжих дуртай юун дээр ч байсан авираад гарчдаг янзын дэггүй зүггүй тамирчин маань машин дээр суугаад л үүн гэдэл төрүүлэх дуртай. Идэх дуртай хоол нь бантан, за бас мөлт жүүсэнд маш их дуртай гэн ирээдүйд аваргаа гэж дуудулсан ардын дундаа хүндлэгдсэн алтан медаль ингрээрээ дүүргэсэн олимпийн аварга болно гэн 45 секунданд орж ирлээ. 3 дугаар байранд маань Бат сайхны алтан шагаа маань орж иж байна. Алтан шагаа дуу маань 11 сар 18 хоногт амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд оролцсон шагаанаа гэж хөөртөн дуудулдаг. За ингээд дөрвөн бэрх буюу шагаанаа маань өнхөрч тоглох дуртай, өмхөж идэх хоббитэй, аав ээжийнхээ сарнайхан хүү хэлэх дуртай үг нь гоогоо. За идэх дуртай хоол нь амтрхан идэх дуртай хоол нь алим жимснээс ихсүүлээд тараг жипс, бантан буузан дуртай, аав ээжтэй ачлалтай, эрлэхэг зоригтой, ингүү үлстэн ирээдүйд болно гэд алтан шагаа маань минут 30 секунданд ирлээ. За ингээд 4 дугаар байранд маань мөнх эрдний сүлд маань орж иж байна. Өнөөдөр 11 сар 26 хоногт хөөртөн дуудаг нэрийг нь Бондола ноён бондгороо гэж хөөртөн дуудулдаг. Ноён бондгор бондгоно намлаг гэх чинь бүндгөнөө телевизэр үзээд тентэр тонтор мөлхлөөд тэнд тхийг онгочоод утсаар яриад уудалж онгочоод урьж тастаад байж ах дуртай. Бантан банштай будаатай цаг хөлсөн гожуулаад хөлөөн чигээд л идэд суудаг гинэ. Игдүүтэй хөөрхөн дуу маань ээж аавынхаа мэрэгжлийг өвлсөн нийгмийг эмчлэгч хуйлж болно гэн. За ингээд 2 минутанд 4 дугаар байранд ороод ирлээ. 5 дугаар байранд маань Баацөргийн Цэцэнбаатар маань орж иж байна. 9 сар 27 хоногт өөрийн минь би Цэцэнбаатар хөөртөн дуудаг нэрийг минь халзаадэ гэдгээ. Аав ээжийнхээ амин хайртай хүүн би эмээ өвөөгийнхээ элбэрл бяцхан зээн ачнаа. Игдүүтэй хөөрхөн цэцэнэ би элдэв зүйлийг хазаж эмхэлж өмхөх хоббитэй. Ээжийнхээ эсэн бантан кашин дуртай ирээдүйд их орондоо ихийг хийж бүтээсэн, мандуулсан, дивжүүлсэн, тэв дэлхийд нэр алдран цүрэтулсан авраг болно гэд мөн найз нартай амжилт хүсээд 3 минут 55 секунданд орж иж байна.
6 дугаар байранд маань Бям доржийн Тэнүүгэн дүү маань орж иж байна. Тэнүүгэн дүү маань 11 сар 4 хоногтой ээж аавын өхөөрдөм хөөрхөн Бэлзуухай. Бэлзуухай маань жиргээд олон төрлийн хоббитэй, овсгойтой сэргэлэн тамирчаан, машин бариад цалиг татуулаад дуу аялаад явах дуртай бас бүжиглэн, жүжиглэн, уйлан, дуулна гэдгийг үзүүлж өгдөгөө. Гэртээ болж жүжиг найруулад өглөөнөөс орой болтол үзэгчд ихтэй алга дашлтын дунд амьдардаг гинэ. Ээж гисэн бүхий л гарын хоолнд дуртай дуу маань урлагийн од болно, аль эсвэл ерөнхийлөгч болно гин. За ингээд төмөн олон амар амгалан жаргуулах төрийн ерөнхийлөгч маань 3 минут 58 секундын дэрлээ. Инээд алдан ирж яваа энэ хөөрхөн тамирчин маань Хуанши Маркулан гинэ. За ингээд Маркулан дуу маань өнөөдөр 10 сар 26 хоногтой хөөрдөн дуудаг нэрийг нь Кулан гин. Кулан дуу маань игдүүтэй гэгч нь ритмтэй аяыг, хөг аяыг донжиг нь тааруулаад хөөрхөн гэгч нь бүжгэлдэгэ. Ардын дууга аялаад, уртын дууга уянгалуулаад, доомбор хөгжмөө тоглоод, дэндүү их авьяастаг гэн бас утсаар яриад, уудлаад, онгочоод, зүггүйтэд, дэггүйтэд л байдаг гинэ. Идэх дуртай хоол нь бантан ер нь бол бүхий л төрлийн 1-р хоол нь дуртай. Соок амттан араас нь иддэг дуу маань алтан гартай хийж бүтээсэн, ард олонтой хүндлэгдсэн ардын эмч болно гэн. Инээд алдсан дуугийн маань хүсэл бүхэн биелэх болтугай 4 минутанд ирлээ. Фруто Няня жимсний шүүс нь заахаргүй, будаг оруулагч бодисгүй, 100% байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм. Аав ээжигээ баярлуулан хуралж байгаа авхаачтай самбатай хөөрхөн тамирчтаас маань 3 хамгийн түрүүнд Бач Аргалын бэлгүү маань гараанаас гарлаа. Өнөөдөр 11 сар хүрч байгаа хөөртөн дуудаг нэрийг нь Бэкэнэ гинэ. Олонний дундаас онцгой сэргэлэн овсгойтой самбатай азтай одтой мөнгөн медаль ингэртэй зөөсөн мөн азийн бөмбөг сугалсан бэлгүүн хөө мундагда бүжиглэх таанч хоббитой доо. За зутан шүлэн дуртайтай 100 далдарших алтан гартай эмч болно гэн 15 секунданд ирлээ. Араас нь 2 дугаар байранд Баян мөнхийн төгс төгөлдөр маань орж иж байна. 11 сар 10 хоногтой Төөдөг гэж өхөөртөн дуудулдаг. Өхөөртөн дуудаг нэр минь Төөдөгч, өвөө эмээ нар маань Хундан цагаан гэдгээ. Эмээ маань намайг дунд говийн цагаан царай та гэж өхөөрддөг гинэ. За ингээд дунд говийн дугуй цагаан хүүгийн маань хобби, уцаар ярьж хүн загнаж ахыгаан шоглож уйлуулдаг хоббитэй араас нь заавал үнсдэг гинэ. Ээжийн хийсэн шарсан өндөг, хямтай хураг, өндөгний салаад, эмээгийн хийсэн бантан кашнаас салахын аргагүй байдаг гинэ. Амттай гэж янзтай ирээдүйд их баригч эмэгтэйчүүдийн эмч болно гэд төгс төгөлдөр маань 40 секундэд хоёрлоо. 3 дугаар байранд маань мөнгөн шагаан намуунаа маань орж ирж байна. Өнөөдөр 9 сар 23 хоногт хөөртөн дууддаг нэрийг нь намуунаа гин. За аав ээжийн хайрын бурхан, амин хайртай, эрдэнэ осон охин, компьютер асааж балбан, за унтрааж асан. За зурагтаа мөн асааж унтраагаад л сувгийн солиод л реклам үзээд л мамуу нашир дууны цуглуулгыг сонсож бас бүжиглэх дуртай, цүнх сав шургуулга гэд онгоож болох бүхнийг л онгочоод л уудлаад л сууж байдаг гинэ. Төмөс, банан, тараг, банш бүхэл махан дуртай дуу маань улс их орондоо хийж бүтээсэн алдартай цуутай сайн удирдагч том босс дарга болно гэн 1 минутанд ирж байна. За ингээд түүний араас 4 дугаар байранд Бям доржийн анх хоёр маань орж ирж байна. 11 сар 10 хоногт аав ээжийн бор бурхан Анкана. Бор бурханы маань хобби аав ээжтэйгээ гадуур зугаална, амттан идээд хөгжим сонсоод машиндаа суугаад өрүүлээ мушгаад масаад л инээгээ давхих хоббитэй. Бантан бууз, төмсний нууш, өндөгний салаатан дуртай дуу маань олондоо нэртэй, төмөндөө дүршигтэй, алтан гартай бурхан ухаантай инженер, эдийн засагч болно гэн 2 минутанд ирж байна. За хойноос нь 5 дугаар байранд Баяр цэцгийн одон чимэг маань ороод ирлээ. 10 сар 27 хоногт ээжийн бомбалай, эмээгийн эрх гүнж, өвөөгийн амин, ах ихжихээ шүтэн нь амин эрдэнэ одноо. Телевизийн реклам үзээд тентэр тунтар мөлхөөд тэн тентхийг онгочоод төмөн ажлыг амжуулаад дуу дагаж дуулаад дураараа чанга хашгираад л судаг хоббитэй дуу маань махан төрлийн бүхий л хоолн дуртай эмээгийнхээ өгсөн тараг ашнаас хизээж буцдаггүй гэн ирээдүйд дуучин болж эмээ өвгийнхээ ачийг заавал хариулна гэдэг энэ удаа 2 минут 5 секунданд ирлээ. Хойноос нь 6 дугаар байранд Цэрэн найдмын гэгээлэн маань орж иж байна. 11 сар хүрч байгаа аав ээжийн бондгор алиа зантай цондгор аавын олон маамуунаараа
бас авьяаслаг хөөрхөн монголжинго болсон. Бүжиглэж бүхэл өдөржин дэггүйт зүггүйт судаг хоббитой дүү маань бүхэл махан дэндүү дуртайг нь ирээдүйд мисс бас бүжигчин болно гэд 3 минутын дэрлээ. Хамгийн сүүлд уйлан явж байгаа хөөрхөн дүүг маань инх тамирын нинжин гинэ. За ингээд ботхон нүднээсээ сувдан нулимс унгаад л явж байгаа хөөрхөн дүү маань 10 сар 27 хоногт одоо амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд оролцож байгаа Нини гэж өхөөртөнд дуудулдаг. Нини маань компьютер тоглоод кино үзээд утас оролдоод луудал зөнгөчөөд зурагтаа асааж унтраагаад сувг солиод зугаатаа гихчин дээшээ хараад чагнаад хэвтэж байдаг хоббитэй гинэ. За чансан бүхэл мах хуушуурн дуртай дуу маань алдартай хөгжимчин болно гэд 4 минут 30 секундэд ирлээ. Хүүхэд багчуудын маань хүсэн хүлээсэн халуун дулаан 100 цаг ирлээ. Хамгийн хөөрхөн ханхуу гүнж болохыг хүсвэл хайртай аав ээжигээ дагуулад нар хүүхдийн ихтлгүүрт ирээрээ. Хүүхдүүдээ та бүхнийг урьж байна. Солонгос усаас сонголт ихтэй шорт бодволог цамцнуудаа оруулж ирсэн бод сандал дубл углааш ботинкнуудаа Пош усаас авчирчээ. Цэвэр даван плаж, чамин гоё хослууд гэд янзын гоё хувцснууд зөндөө байд. Яг өөртөө зогсон дэгжнийг нь сонгоод аваарай дүүнараа. Усны хувцас нарны малгай нүдний шил урт богино гоё даашинзнууд ундаг дугуй ролик усан бассейн том жижиг машинууд гээд тоглоомууд 100 төрлөөрөө иржээ. Няраа хүүхдийн бүх хэрэгсэл нэмгэн зузаан өмд самц подволог хослолууд хайр хүрэн өхөөрдөм жаахан хувцснуудаа хамгийн чанартайг нь Солонгос улсаас оруулж ирсэн байна. За ингээд сонголтоо хийгээд аваарай ээж аавыгаа эрхэм хөөрхөн ханхуу гүнжүүдтэй нь урьж байна. Хүрэлцэн эрхийг өрий хүрээ дээрээ үү таалгаа нэгэд урьж байна. Хаягийн танилцуулын Хорооллын Москва рестораны замын эсрэг талд байрлах нар хүүхдийн ихтлгүүрийн найрсаг хамтолон. Хорвоогийн хамгийн жахан хамгийн хөөрхөн тамирчдын маань 2 дахь тэмцээн хулгаарынхаа хурдыг шалгасан мөлхөө уралдаанаар үргэлжлэж байна. Хамгийн түрүүнд бусдыгаа хөшөөчлээд мөрөнгийн очир маань мөн л бусдыгаа хөшөөчлээд гараа насаа гарлаа. Очир дуу маань ондайсан сэргэлэн цаваа хөөрхөн хөвээлаа. Тэмцээний нийт үнгээр 1-р байранд орж алтан медалаар ингрэмлаж мөн шилдэг бүжигчнэр шалгарсан сэргэлэн цаваа очир дуу маань ондойтл мөлхөсөөр 20 секундэд нэгэлж байна. 2 дугаар байранд маань Отхон баярын дүлгөө маань орж ирж байна. Азийн мөмлөг сугалсан азтай одтой хямартай тамирчин Авхаал самбаагаараа 3 дугаар байранд орж хүрэл медалаар ингрэмлаасаа хөөрхөн сэргэлэн тамирчин байлаа. 30 секундэд 2 лөө. За харин 3 дугаар байранд маань Үлзийн мөнхийн Номын Эрдэнэ маань гараанасаа гарлаа. Тэмцээний нийт өнгөөр 3 дугаар байранд орж хүрэл медалаар ингрэмлаж шилдэг бүжигчнэр шалгарч Авхаалчтай сэргэлэн авьяаслаг мисээр тодорсон Номын Эрдэнэ дүү маань 40 секундэд гурвлаж байгаа. 4-р байранд маань Мөнх сайхны Мөнхбат маань гараанасаа гарч байна. Дэндүү хөрхөн дэгжин ханхуу дэлхийд нэр алдран зөрөөдлөх сайхан джентльменээр тодорсон игдүүтэй дүү Мөнхбат маань энэ удаа минут 20 секундэд дөрвөлж байна. За харин 5-р байранд маань Мөнх Эрдэнэ Мөнх Инрэл маань гараанасаа гарч байна. Игдүүтэй хөөрхөн охин маань энэ удаагийн дугаарын маань өхөөрдөм хөөрхөн үзэгслэн гоо мис охиноор шалгарсан. Үзэгслэн гоо мис маань 2 минут 18 секундэд 5-р байранд ирж байгаа. 6-р байранд маань наран цогтын Жонон хүү маань гараанасаа гарлаа. Хөөрхөн жонон маань хөөр баяр болсон игдүүтэй хүү байлаа. Энэ удаагийн дугаарын маань үнэхэрийн хөөрхөн өхөөрдөн бяцхан джентльменээр тодорсон. Хөөрхөн бяцхан джентльмен маань 55 секундэд 6алж байна. 7 дугаар байранд маань Болдбаатрийн Маргад охин маань гараанасаа гарлаа. Шилдэг бүжигчнэр шалгарсан сэргэлэн цаваа хөөрхөн Маргад маань Бандгархан хөөрхөн Батомис гоо охиноор шалгарсан байгаа. Батомис гоо охин шилдэг бүжигч маань 3 минут 5 секундэд олоолж байгаа. Хамгийн сүүлийн баян хотоодыг маань дүлгөөний номон гинэ. Энэ жилийн баян хотоод эх жилийн төрүү магна игдүүтэй хөрхөн номон дуу маань Бандгархан хөрхөн Бото джентльмен сайхан залуугаар шалгарсан. Бото джентльмен бандайсан бүндээс хөрхөн номон маань игдүүтэй гихчин мөлхөзөр энэ удаа 4 минут 30 секундэд хамгийн сүлд барайлж байна. Хурдтай дөрөө чангатай 2 дугаар үеийн хөөрхөн тамирчдаас маань хамгийн түрүүнд бусдайгаа шүүжлээд Мөнх Эрдэнэ сүлд маань сүрхий их чинь гараанасаа гарлаа. Цаанаал нэг өхөөрдөм царайлаг мяраалаг юндан өөгөө сайхан залуугаар шалгарсан. Хаанаас нь чарсан халахын сайхан ханхуу сүлд маань 25 секундэд нэгэлж байгаа л 2 дугаар байранд маань Батзэргийн Цэцэн Баатар Бямб доржийн Тэнүүгэн нар маань гараанасаа гарын барины зүг зэрэг хурдлаа. За ингээд хойно урдаа ороод хөөрхөн гэгч нь явж байгаа. Игдүүтэй 2 хөөрхөн тамирчдаас маань энэ удаа
Бямдэргийн Цэцэнбаатар маань төрүүлээд ороод ирлээ. Энэ удаагийн дугаарын маань авхаалчтай хөөрхөн сэргэлэн джентльменээр тодорсон хөөрхөн Цэцэнбаатар маань сингэнтэл мөлхөсөөр 40 секундэд хоёрлож байна. Харин 3 дугаар байранд маань Бямдэржийн Тэнүүгэн дүү маань орж иж байна. Гайхалтай хөөрхөн Ганган хаанхуу гадаа дотоодоор аялаж нэр алдран зөрөөдөлөх сайхан залуугаар шалгарсан Тэнүүгэн дүү маань 50 секундэд гурвалжээ. За харин 4 дугаар байранд маань Батилгэрийн Мишель маань орж иж байна. Аавын олон маамнараас авхаал самбаа хурд хүчээрээ айргийн 5-д шалгарч царайлаг мэралаг цаанаал нэг хөөрдөм хөөрхөн үнсгэлжингээр тодорсон бондоосон бүндээс хөөрхөн охин маань минут 50 секундэд дөрвөллөө. Харин 5 дугаар байранд маань Бацаахны Алтан шагаа маань орж иж байна. Хөөрдөм хөөрхөн царайлаг джентльмен өргөмжлөлийг гарцсан игдүүтэй хөөрхөн дүү Алтан шагаа маань энэ удаа мөлхөө уралдаантаа 2 минутанд 5 дугаар байранд ирж байгаа. 6 дугаар байранд маань Цэнд аюуши Мишель хүү маань гараанаас гарan байрны зүг орж иж байна. Илгээрээ мөлхөөд инээд алдаад хөөрхөн гэгч нь хөөр баяр болон явж байгаа. Мишель хүү маань энэ удаагийн дугаарын маань хөөрдөм хөөрхөн царайлаг бяцхан ханхуугаар тодорсон байгаа. Бяцхан ханхуу Мишель маань инээд алцаар илгээрээ мөлхөсөр энэ удаа 4 минут 30 секундэд зургаалж байна. За ингээд хамгийн сүүлийн баян хотоодыг маань Хуанши Маркулан гэн инээд алдаад мөмө хөхөөд лээждээ эрхлээд игдүүтэй гэгч нь бондойтл бүндээдл сууж байгаа баян хотоод маань царайлаг миралаг цаанаал нэг хөөрдөм хөөрхөн ханхуугаар тодорсон байгаа. За ингээд игдүүтэй хөөрхөн ханхуу маань ээждээ эрхлэн сууж байна. Ирээдүйд их орныхоо нэрийг дэлхийн давцанд суурай тулсан сайхан мундаг тамирчин болохын өлзөөтэй өрөөлийг хөөрдөм хөөрхөндүүдээ өөдөөд нь өргөн төвшүүлье. Протонианя жимсний шүүс нь заахаргүй, будаг оруулагч бодисгүй 100% байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм. Аав ээжигээ баярлуулан хурдж байгаа авхаалчтай самбаатай хөөрхөн тамирчтаас маань хамгийн түрүүнд бусдыгаа хуршуучлаад Бямдэржийн анх баяр, за Бачааргалын бэлгүүн, мөнгөн шагаан, намууна нар маань гараанаасаа гарan байрны зүг гайхалтай гэгчин зэрэг хурдлаа. За ингээд энэ 3 тамирчтаас маань хамгийн түрүүнд Бямдэржийн анх баяр маань ороод ирлээ. Шилдэг бүжигчнэр шалгарч авхаалчтай сэргэлэн авьяаслаг джентльменээр өргөмжлөгдөж шилдэг бүжигчнэр тодорсон анх баяр дүү маань мөлхөө уралдаантаа 33 секундэд 1-р байранд ороод ирж байгаа. Түүний араас шил дараад Бачааргалын бэлгүүн хүн маань орж иж байна. Азийн өмнөлөг сугалсан Азтай хоттой Хэмэртэй бэлгүүн маань авхаал самбаагаараа тэмцээний дүнгээр 2-р байранд орж мөнгөн медалаар ингрэмэлсэн мөнчиг сэргэлэн цаваа тамирчин байлаа 35 секундэд хоёрлож байна. Зайран 3-р байранд мөнгөн шагаа намууна маань нилээ түрүү ороод ирсэн байх боловч эргэж буцсаар элдвийг сонирхсоор энэ удаа орж иж байна. За ингээд тэмцээний нийт дүнгээр 6-р байранд орж авхаалчтай сэргэлэн царайлаг бяцхан гүнжээр тодорсон игдүүтэй хөөрхөн дүү намууна маань эргэж буцаар минут 15 секундэд гурвлаж байна. За харин 4-р байранд маань Баян мөнхийн төгс төгөлдөр хүү маань орж ирлээ. Төгс төгөлдөр дүү маань цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээг эзэгнэж төмөн олноо урам ихээр уралдуулан барилдаж баярлуулах ирээдүйн авраг босоо бүх энэ удаагийн дугаарын маань Ганган хөөрхөн гард магнагаар тодорсон байгаа. За ингээд ирээдүйн авраг солтоо бүх ард олондоо хүндлэгдэх ирээдүйн эмэгтэйчүүдийн эмч болох төгс төгөлдөр дүү маань минут 55 секундэд дөрвөллөө. 5-р байранд маань Баяр цэцгийн одон чимэг маань гараанаас гарлаа. Энэ удаагийн дугаарын маань үзэгслэн өхөөрдөм хөөрхөн мисээр шалгарсан игдүүтэй хөөрхөн дүү одон чимэг ирээдүйн алдарт жүжигчин маань 4 минут 20 секундэд 5-р байранд ирж байгаа. 6-7-р байранд маань 2 хөөрхөн баян хотод маань үлдэж байна. За ингээд эхнийхээ баян хотодыг танилцуулъя. Инх тамирын нинжин уйлаад орилоод суугаад байгаа нинжин дүү маань энэ удаагийн дугаарын маань өхөөрдөм хөөрхөн царайлаг бяцхан мисээр өргөмжлөгдсөн байгаа. Цаанаал нэг өхөөрдөм бяцхан мис маань игдүүтэй гэгч нь уйлсаар энэ удаа баян хотод болж байна. Дараагийнхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хүсэн өрөөё. Хамгийн хотоодыг маань Цэрэн найдмтын гэгээлэн гинэ. Энэ удаагийн дугаарын маань өхөөрдөм хөөрхөн монголжинго мис охиноор шалгарсан улаахан хацартай бондоосон хөөрхөн гэгээлэн дүү маань ээждээ эрхлээд мемэ хөхөөд тавтай гэгч нойрсож байна. За ингээд мемэ хөхөн тавтай гэгч нь унтаж байгаа игдүүтэй хөөрхөн гэгээлэн дүүдээ дараагийнхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг өлзөөтэй сайхан өрөөлөг өхөөрдөм хөөрхөн дүүдээ өөдөөд нь өргөн төвшүүлье. Амьдралынхаа
Амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд оролцож алдар хүндийнхэн анхны гарааг манай нэвтрүүлгээс эхэлж байгаа. Манцуутай хөөрхөн тамирчдын маань 3 дахь тэмцээн Азийн бөмбөлөг суглах тэмцээнээр үргэлжилж байна. За ингээд ямар азтай аавын хүү жоох Азийн бөмбөлөгийг хамгийн дөрөнд цуглаж нэвтрүүлгийн ерөнхий ивэнтгч BMX компани болон 25 дахь сүгдлийн зэахч нарынхаа тусгай шагналын эзэн болох нь харцгаая. Яа ингээд энэ өдрийн хамгийн азтай одтой химэртэй тамирчин бол Отхон баярын дүлгөө маань байлаа. Азууд нь алгандаа гэсэн авхачтай самбатай дүлгөөнд үдэ амьдралынхаа турш дандаа юм азтай одтой химэртэй явж азууд нь үргэлж алгандаа гэж явахын үлзийтэй сайхан өрөөлөг хөөрхөнд үдэ өөд өргөн дэвшүүлье. За 2 дахь 11-ийн тамирчид маань Азийнхаа бөмбөлгийг суулгахад бэлэн болоод байна. За хүний амьдралд аз од гэж өдрө болгон тохиогоод байдгүй. Мэдээж энэ өдөр азтай одтой химэртэй байгаа хүүхдэл Азийн бөмбөлгийг хамгийн түрүүнд цуглах болно. За ингээд бөмбөгнүүд маань ийшээ тийшээ өнхрөөд Азийн бөмбөгийн дунд нь эргэлдээд л байна да. Ямар азтай хөө энэ Азийн бөмбөлгийг авах нь вэ? Зүйтэй хөөрхөн дүүнээ маань 2 дахь азтангаар за бачиргалын бэлгүүн хүн маань тодорч байна. Азууд нь алгандаа гэсэн авхаачтай самбатай бэлгүүнд үдэ амьдралынхаа турш дандаа азууд нь алгандаа гэж авахын үлзүүтэй сайхан өрөөлөг хөөрхөн үдэ өөд өргөн дэвшүүлье. Манай нэвтрүүлгийн байнгын ивент тэтгэгч мянган тамирчид маань гарын бэлгээ гардуулдаг BMX компани хамт олон маань Оросын холбооны улсын номер 1 хүүхдийн тэжээл Fruit-nya Малиш нэртэй каш, жуус, сок нуушнуудыг Монголд оруулж ирээд олонний танд таашаагдсан бүтээгдэхүүнээр шалгаруулдаг байгаа лээ. Хүүхдтэй хайртай хүн болгоны авч өгдөг бүтээгдэхүүнүүд бол Fruit-nya Малиш нэртэй каш, жуус, сок нуушнууд айл эртний болсон байгаа. За ингээд хүндэт эцэгчүүдээ телевиз үзэгчдээ та бүхэн мянга сонсохоор нэг үзье гэж Fruit-nya Малиш нэртэй каш, жуус, сок нуушнууд аваад хэрэглээд амтлаад үзээрэй. Арааны шүлээс асгаруулсан амттай сайхан бүтээгдэхүүнээс гадна чанартай, чансаатай, эрүүл мэндийн баталгааг хангасан сайхан бүтээгдэхүүнүүд байгаа. За ингээд эдгээр бүтээгдэхүүнүүд маань бүх дэлгүүрүүдээр, супермаркетуудаар, бөөний төвүүдээр худалдаалагдаж байгаа. Эдгээр сайхан бүтээгдэхүүнүүдэд сонголтоо хийгээд аваарай. Мөн жирэмсэн болон хөл ээжүүдэд зориулсан ээжүүдтэй сайхан холцгүй Fruit-nya жус худалдаанд гарсан байгаа. Эрхэм ээжүүдээ, эхчүүдээ эдгээр сайхан бүтээгдэхүүнүүдээс авч хэрэглэхийг эрхэмлэн би та бүхэндээ дахин уриалан захиж байна. Миний хүү Fruit-nya-д их дуртай. Бяцхан хөдмөн хэрэгтэй аминдмууд агуулгдсан. Их хөршийн эрүүл мэндэд тэтгэх олон төрлийн жимсний нухаш, каш, жууснууд. Fruit-nya шилдэг туслагч. Аль бишний дистрибьютор BMX компани. Уралдаж болох азаа удсан ухаантай сэргэлэн цаваа хөөрхөн дүүнрийн маань 4 дахь тэмцээн бүжгийн тэмцээнээр үргэлжилж байна. Энэ удаагийн дугаард оролцсон ихтэй хөөрхөн дүүнэр маань их гой бүжгэлдэг сэргэлэн цаваа тамирчид байлаа. Ингээд энэ удаагийн дугаард оролцсон ихтэй хөөрхөн дүүнрээс маань шилдэг бүжигчнэр шалгарсан сэргэлэн цаваа хүүхдүүдэд танилцуулъя. Үлзий мөнхийн номин эрдэнэ, Болдбаатрийн маргад, за мөн Бям дөржийн анх баяр нар маань шилдэг бүжигчнэр шалгарсан бол шилдэг бүжигчнэр мөрөнгийн очир дүү маань тодорсон байна. Баяр хүргье. За ингээд манай нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг нар хүүхдийн хөтөлбөрийн найрцаг хамт олон маань нэг давхартан сонголт ихтэй одоо хичээлийн шинэ жил болж байна. Олон төрлийн маш гоё чанартай, чансаатай Солонгосоос, Польшоос, Бээжингээс, Гуанжуугаас авчирсан олон төрлийн үүргэвчнүүд, цүнхнүүдийн үзэсгэлэн худалдаа гарсан байна. Үүргэвч цүнхний үзэсгэлэн худалдаагаар ороодны гараараа сэтгэл ханамжийн баталгаа 100% байх хамгийн чанартай, хамгийн гоёмсог үүргэвчнээсээ, цүнхнээсээ сонголтоо хийгээд аваарай. Ээжүүдээ, аавуудаа, игдүүтэй хөөрхөн ханхуу гүнжүүдэд дагуулад хөтлөөд ороод ирээрээ. За ингээд үүргэвчний, цүнхний чанартай, чансаатай үзэсгэлэн худалдаа нар хүүхдийн хөтөлбөрийн нэг давхарт гарсан байлээ. За мөн нар хүүхдийн хөтөлбөрийн найрцаг хамт олон маань 2-3 давхартаа хөөрхөн ханхуу гүнжүүдтэй зориулаад Солонгосоос, Польшоос сонголт ихтэй цасан цагаан цамцнууд, лакн болон арьсан ботинк дүүплнүүдийг шинээр оруулж ирсэн байна. Хүүхэд багчуудын маань хүсэн хүлээсэн халуун дулаан 100 цаг ирлээ. Хамгийн хөөрхөн ханхуу гүнж болохыг хүсвэл хайртай аав ээжигээ дагуулад нар хүүхдийн хөтөлбөрт ирээрээ. Хүүхдүүдээ та бүхнийг урьж байна. Солонгосоос сонголт ихтэй шорт бодволог цамцнуудаа оруулж ирсэн бод сандал дүүпл углааш ботинкнуудаа Польшоос авчирчээ. Цэвэр даван плаж, чамин гоё хослууд гэж янзын гоё хувцснууд зөндөө байна. Яг өөртөө зогсон дэгжнийг нь сонгоод аваарай дүүнараа. Усны хувцас нарны малгай нүдний шил урт
богино гоё даашинзнууд, ундаг дугуй ролик, усан бассейн, том жижиг машинууд гээд тоглоомууд 100 төрлөөрөө иржээ. Няраа хүүхдийн бүх хэрэгсэл, нэмгэн зузаан, өмд самц, подволог, хослолууд, хайр хүрэн өхөөрдөм жаахан хувцснуудаа хамгийн чанартайг нь Солонгос улсаас оруулж ирсэн байна. За ингээд сонголтоо хийгээд аваарэ ээж аавыгаа эрхэм хөөрхөн ханхуу гүнжүүдтэй нь урьж байна. Хүрэлцэн эрхийг өрий хүрээ дээрээ үү таалгаа нэгээд урьж байна. Хаягийг нь танилцуулъя. Хорооллын Москва рестораны замын эсрэг талд байрлах нар хүүхдийн хөтөлбөрийн найрсаг хамтолон. Энэ удаагийн дугаард оролцсон игдүүдээ хөөрхөн 22 тамирчдаас маань хурд хүч авахаалцсан байгаараа 1-р байранд орж алтан медалаар ингрээ медаж шилдгийн шилдэг бүжигчнээр шалгарсан сэргэлэн цаваа хөөрхөн хөө мөрөнгийн очир дүүдээ алтан медалийн бэлэгтэн шилдгийн шилдэг бүжигчний тусгай шагналтай Бимекс компани 25 дугаар Сүхтлэзийн ахш нарыг гардуулж байна. Баяр хүргье. Хурд хүч авахаалцсан байгаараа 2-р байранд орж мөнгөн медалаар ингрээ медаж мөн шилдэг бүжигчнээр шалгарч Азийн мөмлөг сугалсан Бачаргалын бэлгүүн дүүдээ мөнгөн медалийн Азийн мөмлөгийн тусгай шагналтай Бимекс компани 25 дугаар Сүхтлэзийн ахш нарыг гардуулж байна. Баяр хүргье. Хүрэл медалаар ингрээ медалаас хөөрхөн сэргэлэн алаг нүдэн хөө адтай хямартай тамирчин отхон баярын дэлгөөндүүдээ хүрэл медалийн бэлэгтээ Азийн мөмлөгийн тусгай шагналтай Бимекс компани 25 дугаар Сүхтлэзийн ахш нарыг гардуулж байна. Баяр хүргье. 22 тамирчдаас маань хурд хүч авахаалцсан байгаараа 4-р байранд орж шилдэг бүжигчнээр шалгарч авахаалчтай сэргэлэн авьяаслаг мис охиноор тадарч байгаа Үлзэн мөнхийн номин эрдэнэдүүдээ бэлгийн гардуулъя. Баяр хүргэе фруто няня бүтээгдэхүүн. Аавын олон маамнараас авахаалцсан ба хурд хүчээрээ айргийн 5-д орж царайлаг миралаг өхөөрдөм хөөрхөн үнсгэлжин охиноор тадарч байгаа Батэлгэрийн Мишель дүүдээ бэлгийн гардуулж байна. Баяр хүргэе фруто няня бүтээгдэхүүн. Энэ удаагийн дугаарт оролцсон игдүүдийн хөөрхөн тамирчдаас маань 6-р байранд орж авахаалчтай сэргэлэн царайлаг бяцхан гүнжээр тадарсан мөнгөн шагаан намунаа дүүдээ бэлгийн гардуулъя. Баяр хүргэе. Цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээг эзэгнэж төмөн олноо урам ихээр авралдуулан барилдаж баярлуулах ирээдүйн авраг босоо бүх энэ удаагийн дугаарыг маань ганган хөөрхөн гард магнаа баян мөнхийн төгс төгөлдөр дүүдээ бэлгийн гадуулж байна. Сайхан бүх сайн залуу болох болтугай. Баяр хүргэе. Тэмцээн уралдаанд амжилттай оролцож өхөөрдөм хөөрхөн үзэгслэнгоо мис охиноор шалгарч байгаа мөнх эрдний мөнх инрэлтүүдээ бэлгийн гардуулъя. Баяр хүргэе. Энэ удаагийн дугаард оролцсон игдүүдийн хөөрхөн дунараас маань Бац зэрэг овогтэй Цэцэн Баатар дүү маань авахаалчтай хөөрхөн сэргэлэн джентльменээр тодорлоо. Авахаалчтай сэргэлэн дүүдээ баяр хүргэе. Бяцхан хөөрхөн огтаас маань үзэгслэнгоо өхөөрдөм хөөрхөн мисээр баяр цэцгийн одон чимэг дүү маань шалгарч байна. Хөгжилтэй хөөрхөн мистэй баяр хүргэе. Цаанал нэг өхөөрдөм царайлаг миралаг юндэнгөөгөө сайхан залуугаар мөнх эрдний сүлд дүү маань тодорлоо. Юндэнгөөгөө хөөрхөн хүүдээ баяр хүргэе. Шилдэг бүжигчнээр шалгарсан сэргэлэн цаваа хөөрхөн тамирчин Болдбаатарын маргад охин маань бондгорхон хөөрхөн Батомис гоо охиноор шалгарч байна. Батомис бондгорхон охиндоо баяр хүргэе. Дэндүү хөөрхөн дэгжин джентльмен дэлхийд нэр алдрaan түрээдүүлэх сайхан залуугаар мөнх сайхны мөнх бат дүү маань тодорч байна. Дэгжин джентльмен хөөрхөн хүүдээ баяр хүргэе. Шилдэг бүжигчнээр шалгарсан сэргэлэн цаваа хөөрхөн тамирчин Бямдаржийн анх баяр дүү маань авахаалчтай сэргэлэн авьяаслаг джентльменээр тодорлоо. Баяр хүргэе. Энэ удаагийн дугаарыг маань өхөөрдөм хөөрхөн монголжингоо мис охиноор Цэрэн Надимтын гэгээлэн дүү маань өргөмжлөгдөж байна. Монголжингоо хөөрхөн мистэй баяр хүргэе. Царайлаг миралаг өхөөрдөм хөөрхөн ханхуу өргөмжлөлийг Хуаншин Маркулан дүү маань гардаж байна. Инээд алдсан игдүүтэй хөөрхөн ханхуудээ баяр хүргэе. Энэ удаагийн дугаарыг маань өхөөрдөм хөөрхөн царайлаг бяцхан ханхуугаар Цэнд аюуши Мишель хүү маань тодорч байна. Мишель хүүдээ баяр хүргэе. Энэ удаагийн дугаарыг маань гайхалтай хөөрхөн ганган ханхуу гадаа дотоодоор аялаж нэр алдрaan цөрөөдөх сайхан залуугаар Бямдаржийн Тэнүүгэн дүү маань тодорлоо. Ганган дэгжээ хөөрхөн ханхуудээ баяр хүргэе. Энэ жилийн Баян хотод ирэх жилийн Түрүү магнаа өхөөрдөм хөөрхөн царайлаг бяцхан мис охин инх тамирын нэнжин дүүдээ бэлгийн гардуулъя. Баяр хүргэе фруто няня бүтээгдэхүүн. Тэмцээн уралдаанд амжилттай оролцож өхөөрдөм хөөрхөн царайлаг джентльменээр тодорсон Бац сайхны алтан шагаадүүдээ бэлгийн гардуулъя. Хөөрхөн төрсөн шагаанаадүүдээ баяр хүргэе.
Энэ удаагийн дугаарын маань игдүүтэй хөөхөн задоонч тамирчин наран зогтын жонон дуу маань үнэхэрийн хөөхөн өхөөрдөн бяцхан джентльменээр тадарлаа. Бяцхан хөөхөн джентльмэндээ баяр хүргье. 22 тамирчдаас маань бондгорхон хөөхөн бата джентльмен сайхан залуугаар дүлгөөний номон хүн маань тадарлаа. Бата джентльмен хөөхөн хүүдээ баяр хүргэе Фруто няня бүтээгдэхүүн. Хэрхэм үзэгчдээ Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань нэгэн шин дугаар өгөр өндөрлөж байна. Энэ удаагийн дугаарт маань их орны маань 408 загсаас игдүүтэй хөөхөн дундар маань хүрэлцэн ирж амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд оролцож алдар хүндийнхээ анхны гарааг манай нэвтрүүлгээс амжилттай эхлэж байна. Арман хавар харамсан сүм шиг өнгөрөхөд алдраа жаахан дундар маань сурагчд болсон байна. 20 зунийг одоход хонгор жаахан дундар маань оюутан болцгоосон байна. Нэг л мэдхэд 30 намартай залгаж нэр алдрaan зүрэ тулсан залуус болцгоон эсгэрэн шугах 40 өвлийг өнгөрөхөд их орондоо хийг бүтээсэн эрдэм намтай залуус байцгаана. Тэр загт дүүнэр минь та нар нэвтрүүлгээ үзээд л дэсгэл үгүй инээд алдаад л хонгорхон бяцхан насаан дурсаж хөхрөн инээж баясгаах болно. Үлгийд багтдаг жаахан дундар маань том болсон ч өн хожид Манцуутай бяцхан тамирчид маань үргэлжилсээр байх болно. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчдээ баяртай.